Өнөөдөр би 16 Pro Max, 17 Pro Max гэсэн iPhone-ы утаснуудын камерын чадлыг үзэх чинь. Яг гэвэл манай гэр бүл ундаг дугуйтай контент бэлтгэхдээ камер техник байнга ашигладаг. Ингэж ашиглах үед маш их хөдөлгөөнтэй орчинд тэгээд бас маш удаан хугацаагаар цэнэглэх боломжгүй үед энтергээд зураг авдаг. Энэ чадвар нь 17-гийн илүү басан гэдэг байгаа. Энийг нь туршиж үзнэ. Энэ хоёр утас маань хоёулаа камер, үзүүлэлт, хуурд гэдэг нэлийн ойролцоо. Хамгийн гол чухал илүү сайжирсан зүйл нь 17 дээр болохоор ганцхан энэ жижигхэн утсаараа кино хийх тайны тийм боломжтой басан гэж үзэж байгаа. Хоёр утсаа зэрэгцүүлж байгаа төрсийг холоос яаж татах чадварыг нь шалгацгаая. 16 болохоор 5 шаталтай, 17 болохоор 8 шаталтай татдаг. За ийм байна. Гэрлийн ялгарл бас 17-гийн хамаагүй илүү басан гэдэг. Тэгээ хэрвээ ингээд тохиргоогоо яг тааруулах юм бол одоо энэ ялгаа нь анзаарах туц байгаад байгаа. Энэ нь 17, энэ нь 16. 16-гийнхыг бодвол 17-гийнх нь гэрлийн эсрэг чиглэж давхад өнг ялгарл нь илүү сайжирсан байгааг та нар харж байна. Бичлэг хийх үед iPhone 17-тай байхад бол хөдөлгөөн бууруулагч нь маш гой зөөлөн хөдөлгөөнүүд хийгдэж буурдаг учраас нүдэнд маш тэргүй. 16-гаар бол бичлэг хийх үед баг зэрэг дөргөлт мэдрэгддэг байсан. Одоо туршиж үцэцгээе. За зэрэг бариа бүчнэ. Одоо ингэ чичирч үцэцгээе. Ундаг дугуйтай явж байхад бол яг ингээ маш их хөдөлгөөнтэй зураг авах шаардлага гардаг. Тэгээд яг тэр үед хэрвээ ингээ явж идэлгийн тийм донслогоо таарлтал бид нар ингээ донсолдог. Тэгээд донслох үед бичлэг маань хинт ч хэрэггүй болчих гээд байдаг. Тийм зүйл тохиолдуулахгүй тулд хөдөлгөөн бууруулагч маш хэрэгтэй. Одоо экшн камерууд, GoPro ч юм уу тийм камеруудтай зүүрлж болохоор басан гэсэн iPhone 17-гийнх. Тэгээд бас энэ гэрэл мэдрэх чадвар дээр бол надад бүр нүдээр харагдах үс ялгаа мэдрэгдэж байгаа. Өнгө ялгах, гэрэл мэдрэх төвшин бас нэг өөр байгааг яг энэ чинь сарж болохоор байгаа. Энэ ялгаа нь болохоор одоо энэ байшин дээр туссан ремарны гэрлийг хэрвээ харах юм бол байшингийн өнгө маш өөр ялгаатай харагдаж байгааг анзаарч болно. Тэгээд яг энэ мэтэр одоо хэрвээ энэ гэрэл ялгах чадварыг нь зүүрлэх юм бол iPhone 17 нь болохоор энэ 100 ваттын гэрэлтэй орчинд зураг авч байгаа юм шиг байдаг бол 16 болохоор 60 ваттын гэрэлтэй орчинд зураг авч байгаа юм шиг тийм ялгаа мэдрэгдэнэ. Энэ хурдныхын тухайд ярих юм бол iPhone 16 маань болохоор угаасаа маш мэрэгчлийн үзүүлэлттэй ялангуяа Pro загварууд бол гэхдээ iPhone 16-г автралд оролцдог машинуудтай зөөрлөх юм бол 300 км/цагийн хурдтай гэж үзэх юм бол 17 маань болохоор бүр 390 400 орчим км/цагийн хурдтай явдаг машин гэд зөөрлөж болохоор тийм хурдны үзүүлэлттэй байгаа. Энэ хоёр утасны шөнийн дорн ямар ялгаатай туршиж үзэх чинь. Өнгө гэрлийн үед эрс ялгаатай. Pro загвар нь селфи камерын 4K бичдэг болсон. Камера хөндлөн болгох шаардлагагүйгээр босоогоор нь яжгаад хөндлөн ингэж авч болдог болсон. Хөндлөн авч. Тийм аа селфи камер хөндлөн бичдэг болсон нь телевизийн нэвтрүүлэг хийдэг манай гэр бүлийн хувьд бүр үнэхээр том даваа тал болсон. Телевизийн нэвтрүүлэг гэснээс Neomalt дэлгүүр iPhone 17 авсан бүх хүмүүстэй зурагт бэлгэлж байгаа юм л шүү дээ. Хэрвээ зурагт авахыг хүсэхгүй байх юм бол 4-р үеийн AirPod, Samsung A7 гар утаснаас сонголтоо хийгээд урамшуулалт нь авах юм байлээ. iPhone угаасаа супер камертай гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ 16 юу, 17 юу гэдэг Pro Max загвараас нь асуух юм бол би 17-аас сонгох юм байна. Энэ удаад iPhone 17 утасны зөвхөн камерын үзүүлэлтийг нь л туршиж үзлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Neomalt дэлгүүрээс аваарай.